За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За манай параметралын тайлан гаргадаг Excel маань улам шинжлэгдэж боловсронгуй боллоо. За өмнөх бичлэгүүдээр үзүүлсэн BMO, BMT, BMZ шийтнүүд бол хэвээрээ. За гол өөрчлөлт нь бол параметралын тайлангийн бүртгэлийн процессыг улам сайжруулсан байгаа. За жишээ болгоод параметралын орлогын бүртгэлийг хийж үзүүлье. За орлогын бүртгэл хийхэд бол энэ параметралын BM2 шийт рүү ороод BM2 шийт рүү ороод за энэ дээр бол параметралын орлогын баримтаа дугаар за бэлтгэн нийлүүлэгч огно гэдэг анхан шатны баримтны мэдээллүүдээ бөглөөд параметралын код оруулангууд мэдээлэлүүд нь автоматар татагдана. За дөрвөн мэдээллүүдээ оруулсны дараагаар import income тавчийг дарснаар орлого бичиж дууслаа гэсэн мэдээлэл гарна. За орлого бичиж дуусангууд BMT шийдэн дээр мэдээж орлогын мэдээ татагдана. Орлогын бүртгэл хийгдсэн байна. За мөн орлогын баримтыг автоматар үүсгэсэн байгаа нь энд харагдаж байна. За орлогын баримт руугаа орохоор ингээ бүртгэл хийгдээд орлогын баримтыг одоо автоматар үүсгэсэн байна. За энэ бол нэлээд гар ажиллагааг хөнгөвчилж байгаа. Нэг ч одоо гар тооцоолол хийхгүй бүгд автоматар хийгдэж байна. За зөрүүлээд параметралын зарлагын бичлэлт хийж үзье. За зарлагын бичлэлт. За би өөрчлөөд мэдээллүүдийг оруулсан байна. Мэдээж зарлагын баримтын дугаар за худалдаа өгчийн мэдээг ингээ бөглөнө. За ингээд дүн мэдээ параметралын кодууд оруулснаар за энэ параметралын зарлагын баримтын BM3 шийтэн дээр нэгжийн дундаж өртөг үлдэгдэл барааны тоошрохыг автоматар харагдана. За ингээд зарж байгаа үн тоошрохыг оруулаад зарлага импорт тавчийг дарна. За зарлага импорт тавч дарснаа зарлага бичиж дууслаа гэсэн мэдээлэл гарна. За мөн зарлагын бүртгэл автоматар хийгдэнэ. За мөн дүүжлэн BMT шийтэн дээр зарлагын дүн мэдээ автоматар татагдаад үлдэгдэл өртөг автоматар тооцоологдож нэгжийн дундаж өртөг мөн адил автоматар тооцоологдно. За эндээсээ юу харагдаж байна гэхээр за зарлагын бүртгэл автоматар хийгдсэн мөн зарлагын баримт автоматар үүссэн байна. За энд ингээ харагдаж байна. За энэхүү Excel маань бол гар ажиллагааг бол маш их хөнгөвчлсөн. Бараг бүртгэлээ л хийхэд бол бүх мэдээ нь автоматар татагдж байгаа нь харагдаж байна. За энэ Excel дээр бол хэдэн 10,000 параметралын хөдөлгөөн бүртгэлийг хийхэд бол саадгүй ажиллана. За энэ хүү Excel нь бол одоо хуваараа жижиглэн худалдаа 8 эрхлэгчид болон одоо компани параметралын хөдөлгөөнийг бүртгэх тайлан мэдээ гарах бүх одоо үйл ажиллагаанд ашиглаж болно. Бүх төрлийн одоо параметралын хөдөлгөөн бүртгэл тайлан мэдээг энэ хүү Excel-ээр хийж болно. За энэ Excel нь бол ерөнхийдөө бол сангийн сайдын батлагдсан маягтад нийцүүлэн програмчилж бэлтгэсэн. За гол өөрчлөлт нь бол параметралын орлого зарлагын баримтуудаа бол автоматар үүсгэж байна. Орлого зарлагын баримтаас орлого зарлагын гүйлгэнүүдээ автоматар оруулж түүнээсээ тайлан мэдээг автоматар татаж байгаа нь бол нэлийн гар ажиллагааг хөнгөвчилж байгаа. За тухайн байгууллага бол ерөнхийдөө бэлтгэн нийлүүлэгч худалдаа авагч талуудад одоо зээлээр параметрал борлуулах юм уу банк одоо харилцагч байгууллагуудаа бол энэ харилцагч шийтэн дээр ингээ үүсгээд яваад байна. За энэ дээрээс нь бол одоо параметралын орлого зарлагын баримт хийх болгондоо тухайн байгууллагуудаа ингээ сонгоод баримтаа үүсгээд бүртгэлээ автоматар хийж байна. За энэ зарлагын баримтан дээр ч мөн адил одоо худалдаа авагч талуудаа эндээсээ сонгоод бүртгэлээ хийж байна.
За энд нэг онцлогтой зүйл нь юу вэ гэхээр тухайн одоо энэ зарлагын баримтыг одоо үйлдэхэд тухайн барааг одоо зээлээр борлуулсан юм уу, кассаар авсан юм уу, харилцаагаар авсан юм уу гэдгийг төлбөрийн хэлбэр гэдэг дээр ингээд сонгож болно. За ингээд тайлбар мэдээ, тайлбар тэмдэглэл энэ баримтанд оруулж болно. За тэгэхээр энэ бараа материалын зарлагын бүртгэлээс тухайн одоо баримтын дугаар бүхий зарлагын баримтаа нээж үзэхээр тухайн одоо зарлагын бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдахын зэрэгцээ тухайн барааг одоо постэр хүлээж авсан бүгд төлсөн гэх мэт одоо нэмэлт тайлбарын мэдээллүүдийг оруулж болно. Мөн одоо борлуулсан үн одоо ашиг нь хэд байсан бэ гэх мэдээнүүд ингээд автоматар тооцоолж байна. За энэ зарлагын бүртгэл дээр бол тухайн бараагаа яг өртгөөр нь ингээд зарлагдсан байна. Зарлагтаад бөбөөгөө тооцоолсон байна. За мөн одоо борлуулсан үн буюу тухайн барааныг одоо зарж орж ирсэн одоо үнэн нь одоо энд ингээд харагдаж байна. За энэ тэгэхээр одоо энэ 2025 оны 19-25-ны өдөр за ийм баримтын дугаартай энэ бараа материалыг одоо зарж борлуулсан энэ хүү 90,000 төгрөг постоор бүрэн төлж орж ирсэн байна гэсэн бүртгэл эндээс харагдаж байна. За тэр бүртгэлээ шалгахын тулд тухайн одоо бүртгэлтэй холбоотой анхан шатны баримт 221.011 гэсэн дугаартай энэ BMZ зарлага гэсэн нэр бүхий PDF файл үүссэн байгаа. Энэ хүү файл нь хаанаа үүсдэг вэ гэхээр тухайн Excel файл хаана байна тэр фолдер дотор автоматар үүсдэг. За энэ Excel файлыг нээхээр тухайн зарлагын баримтын дэлгэрэнгүй мэдээлэл нь анхан шатны баримтад нийцүүлэн бэлтгэгдэн хадгалагдсан байна. За энэ дээр бол гарын үсэг тамга дараал болоо. За мөн адил BMO шитэн дээр тухайн барааны одоо баримтын дугаар одоо орлого бараа материал үлийн авсан огноо баримтын дугаар за хэдийн хэмжээний мөнгөөр төлж худалдаж авсан гэх мэт тийм ээ тайлбар мэдэн дээр гайлаар авсан юм уу одоо зээлээр авсан юм уу гэх мэт одоо нийлүүлэгч нь ямар компани гэх мэт мэдээлүүд нь автоматар бүртгэлдээ орж байна. Энд бол одоо нэгч гар бүртгэл гараар тооцоолох ямар ч хэрэг байхгүй. Бүх бүртгэл мэдээлэл ингээд BM2, BM3 шитнээсээ автоматар нэг товч дараал оруулаад байна. За жишээл орлогын баримтан дээр байгаа энэ товчийг дараал мэдээлүүдээ зөв бүглөөд оруулсан бол автоматар бүртгээд байна. BM3 дээр мөн адил зарлага импорт товчин дээр дараал зарлагын баримтын дүн мэдээлүүдээ зөв бүгэлсэн бол тайлан мэдээ нь автоматар бэлтгэдэг тахны. За ингэхээр энэ BMT sheet маань бол ерөөхдөө юу вэ гэхээр нэгтлэн бодох бүртгэл нийцсэн бараа материалын тайлангийн BM9 маягт юм аа. За энэ маягтын дүн тайлан мэдээ бол автоматар тооцоологдож автоматар бэлтгэгдэж байгаа нь эндээс харагдаж байна. За энэхүү одоо Excel-ийн сайжруулалт нь бол өмнөх бараа материалын Excel-ийн хөлбөрүүдээс илүү боловсронгуй, илүү хэлбэршүүлсэн, илүү гар ажиллагааг хөнгөвжүүлсэн түүний зэрэгцээ анхан шатны баримтаа хуульд нийцүүлэн одоо бүртгэлтэйгээ уялдуулан анхан шатны баримтаа хамт ингэж үүсгэж, бүртгэж, архивлж явж байгаа. За энэхүү Excel програм маань хүнд тохиромжтой вэ гэхээр одоо хуваараа худалдаа 8 эрхлэгчэд бараа материалын одоо хөдөлгөөнд тооцоо мэдээ гаргах байнгын шаардлагатай байдаг хүмүүст тохиромжтой одоо байгууллагын дотоод бараа материалын хөдөлгөөнийг бүртгэж тайлан мэдээ гаргах бараа материалын нэрв одоо бүхий л төрлийн бараа материалтай харьцаж тайлан тооцоо гаргадаг хэм бүхэнд зориулагдсан байгаа. Энэ одоо зөвхөн компани зориулагдсан гэж болохгүй хуваараа одоо бараа материалын тайлан тооцоо мэдээгээ хянах одоо бараа материалын үлдэгдэл тооцоогоо хянах нөгөө талдаа тайлан мэдээгээ одоо тушаах хэм бүхэнд энэ хүү Excel маань хэрэгтэй. За энэ Excel маань бол хэдэн 10,000 гүйлгийг ингээ бүртгээд ээж болно. Одоо жишээ өгөгдөл дээр бол би энд бол
нийтдээ 6 хөмөр одоо гүйлгээл оруулсан байна. Түүнээс энд ингээ цаашаагаа өргөжлөл хэдэн 10,000 ажил гүйлгээ бүртгэхэд тайлан мэдээгээ гаргаад иж болно. BMO, BMT, BMO шийдэн дээр болохоор параметрын орлогын бүртгэл нь автоматар хийгдэж байна. За BMT шийдэн дээр орлого зарлагын хөдөлгөөнөөс эхний үлдэгдлээс орлого зарлагын хөдөлгөөн болон эдгээр одоо мэдээгээ татаад эцсийн үлдэгдлээ автоматар тооцоолж байна. За параметрын зарлагын бүртгэл дээр бол одоо зарлагын баримтаас ирсэн мэдээллүүдийг автоматар оруулж байна. За ингээд анхан шатны гол баримт болох одоо BM3 буюу зарлагын баримт. Энэ бол одоо параметрыг зарлагдах хөдөлгөөн бүрт одоо бүртгэж байдаг анхан шатны баримт байгаа. За мөн одоо BM2 шийд минь бол BM2 маягт буюу параметрал хүлээж авах бүрт одоо параметралыг орлогдож хүлээж авдаг анхан шатны баримт байна. За параметралын орлогыг хүлээж авахд бол одоо энэ одоо байгаа үлдэгдэл нь хэд байгаа юм бэ? Нэгжийн дундаж өртөг нь хэд байгаа юм бэ? Тийм ээ. За тухайн барааг одоо хэдийн хэмжээний өртгөр авах нь бол одоо энэ зөрүүгээр эндээс ингээд харьцуулагдаж харж болно. За мөн параметралын зарлагын баримтан дээр мөн адил тухайн барааг одоо зарлагдах үед дээдх мэдээнүүдийн бол ингээд бөглөөд өгнө. За зарлагдах үед тухайн барааны үлдэгдэл хэд байна? Одоогор бол 8 бүгд 8 ширхэг үлдэгдэлтэй байна гэж харагдаж байна. За энэ бол тайлантайгаа таарч байна. За энэ 8 ширхэг бүгд 8 ширхэг үлдэгдэлтэй бүгднгийнх нь нэгжийн дундаж өртөх нь 5,000 байгаа нь харагдаж байна. Энэ жишээ өгдөл учраас би бол ингэж оруулсан. Жишээ болгож оруулсан байгаа. За ингээд энэ эцсийн үлдэгдлээ ингээ хараад байна гэдэг маань бол тухайн бараа бол ийм өртөгтэй байгаа юм байна. Одоо энэ бараа хэдий өртгөөр ингээд цааш нь зарж борлуулах вэ гэдэг бол эндээс одоо тухайн удирдах ажилтан эрх бүхий этгээд нь шийдэж энэ бүртгэлээ хийнэ. За жишээлбэл одоо энэ барааг одоо 50% ашигтай борлуулах шаардлагатай гэж үзэх юм бол одоо 7500-аар одоо борлуулах нэ ашиг олох нэг жүний 7500 ах нэ 7500-аа оруулаад 2 ширхэг ус бүрд нь оруулахаар нийт үн 15,000 гээд за нийт дүн 90,000 гээд энэ дээр ингээд дүн мэдэн тухайн баримтын нийт дүн ингээд харагдаж байгаа. За ингээд энэхүү барааг бол нийтдээ 90,000 төгрөгөөр зарж байна. Эдгээр бараануудыг за нийт орж ирэх мөнгө нь 90,000 юм байна. Энэ мөнгө посоор орж ирнэ бүгд төлсөн гээд за тэг нийт ашиг нь 30,000 байна гэж ингээд энэ дээр харагдаж байна. За тэгээ зарлага импорт гэхээр энэ BMC шийт рүүгээ автоматар бүртгэхдээ түүнээсээ BMT шийтэнд энэ дүн мэдээ орж байна. За орлогын баримт ч гэсэн мөн адил import income тавьж дарахаар тухайн энд одоо орлогын баримтын бүх дүн мэдээ BMO шийт рүү ороод түүнээсээ BMT шийт рүү энэ дүн мэдээ татагдаж байна. За тэгэхээр бол одоо энэ нэгтлэн бодох бүртгэлийн хамгийн нарийн одоо параметрын хөдөлгөөн одоо өөрчлөлтийг ингээ бүртгэхэд одоо нэлээд гар ажиллагаа тооцоолол нарийн тооцоолол одоо параметрын одоо бүртгэлийн нарийн тооцоолол нэгжийн дундаж өртгийг тооцоолох байнгын систем гэдэг одоо нэгтлэн бараа бүртгэлийн өртгийг тооцоолох байнгын систем нэгжийн дундаж өртгийг тооцоолох гэдэг ингээ эдгээр бүх одоо процессыг бол энэ Excel маань автоматжуулснараа илүү онцлогтой юм аа. За ингээ анхаарал хандуулсан баярлалаа.